Сайн байцгаана уу сурагчдаа. Өнөөдрийн хичээлээрээ бид тэгшин цэгт координатын хавтгайн тухай авч үзнэ. 2015-аас 16 оны сургагчийн 147 дугаар хуудсыг 2019 оны сургагчигтэй хүүхдүүд 88 дугаар хуудсыг нээгээд хичээлийнхаа сэдвийг дэвтэртээ бичээрэй. За өнөөдрийнхээ хичээлийн зорилготой танилцъя. Тэгшин цэгт координатын хавтгааг тодорхойлж, цэгийн координатыг уншиж, бичиж сурах. За энэ зорилгынхаа хүрээнд координатын хавтгааг зурж, тэглэгүүдийг нэрлэж сурна. Координатаараа өгөгдсөн цэгийг хавтгаад тэмдэглэж сурна. За мөн тэмдэглэсэн цэгийн координатыг олж сурнаа. За ингээд хичээлд орцгоё. За дэвтэрдээ хүүхдүүдээ тоон шулуун зураарай. За бид нар тоон шулууны тухай бол өмнөх ангиудаа авч үздэг байгаа. Тооллын ихээс 2 тийш ижил нэг эрчмүүдэд хуваагдсан. За баруунгаар тийшээ эрэг тоон утгуудыг тэмдэглэдэг байгаа. За x гэж тэмдэглэдэг. За тооллын ихээс зүүнгаар тийшээ сөрөг утгуудыг авдаг. За тэгвэл бид нар тооллын тоон шулуун дээр энд орших цэгийн за тухайлбал А гэд нэр өгчий. А цэгийн координатыг бид нар хялбархан олж чадна. Өөрөөр хэлбэл А цэгийн байрлалыг хялбархан хэлж чадна. За цэг маань 4 гэсэн координаттай гэдэг нь харагдаж байна. За тэгвэл бид нар энд орших цэгийн байрлалыг тодорхойлж болох уу? За тэгэхээр энд оршиж байгаа цэгийн байрлалыг тодорхойлохын тулд биднэрт ганц тоон шулуун бол хангалтгүй харагдаад. За тиймээс тооллын эхийг дайруулан дахин нэг тоон шулууныг босоо байрлалтаагаар бүгдээрээ байгуулъя. За өөрөлд 2 тоон шулуун маань перпендикуляраар огтлцож явах ёстой. За босоо тоон шулуунаа y гэж тэмдэглэе. За тооллын эхээс дээшээ эрэг тоон утгуудыг авна. 3 4. За доош бол сөрөг тоон утгуудыг тэмдэглэнэ. За хэвтээ тоон шулууныг OX тэглэг гэж нэрлэнэ. Тэглэг. Босоо тоон шулууныг OY тэглэг гэж нэрлэнэ. За огтлцлын цэгийг координатын их гэж нэрлэнэ. За координатын их гэж нэрлээд O-сгээр тэмдэглэе. За тодорхойлолтоо дэвтэрдээ тэмдэглэж аваарай хүүхдүүдээ. Харилцан перпендикуляр бөгөөд тооллын их O-цыг давхцсан ижил нэгжтэй OX, OY тоон шулуун бүхий хавтгайг тэгшин цэгт координатын хавтгай гинэ. За Францын математикч Рене Декарт цэгийн байрлал тогтоох координатын аргыг анх нээсэн учраас координатын хавтгааг түүний нэрээр Декартын координатын хавтгай гэж бас нэрлэдэг байна. За одоо самбарт координатын хавтгай дээр тэмдэглэсэн энэ цэгтээ бүгдээрээ B гэд нэрлэе. За энэ B цэгээс OX тэглэг рүү перпендикуляр татаж огтлцлын цэгийн координатыг бичье. За огтлцлын цэгийн координат маань 3. За OY тэглэг рүү мөн аль перпендикуляр татаж огтлцлын цэгийн координатыг бичвэл 2. За B цэгийн байрлалыг тодорхойлохдоо эхлээд OX тэглэг дээр 3, OY тэглэг дээр 2 гэсэн утгыг гаргаж байна. Тэгэхээр эхлээд X координатаа төрүүлж бичин дараа нь Y координатаа бичиж байгааг анзаарч байгаа хаа. За тэгвэл одоо бүгдээрээ энэ хавтгай дээрээ 2, 3 гэсэн координатаа цэгийг тэмдэглэе. За өөрөөр хэлбэл энд байгаа цэгийг за C гэж тэмдэглэе. За C цэгийн координатыг бичвэл OX тэглэгийн 2 гэсэн утга харагдаж байна. За OY тэглэгийн 3 гэсэн утга харагдаж байна. Тэгэхээр эдгээр хос тоог тухайн цэгийн координат гэж нэрлэдэг байна. За C цэгийн хувьд 2-ыг бол x координат, 3-ыг нь y координат гэж нэрлэдэг байна.
За координатын тэнхлэгүүд маань дөрвөн үндсэн хэсэгт бол хавтгааг хуваасан байна. За баруун дээд талын хэсгийг 1-р мөч гэж нэрлэе. За 1-р мөчөөс эхлээд цагийн зүүнний эсрэгээр 2-р мөч, өөрөлдвөл зүүн дээд хэсгийг 2-р мөч гэж нэрлэе. За зүүн доод хэсгийг 3-р мөч, баруун доод хэсгийг 4-р мөч гэж нэрлэе. За бидний түрүүн тэмдэглэсэн CB цэгүүд маань 1-р мөчөд оршиж байна. За тэгвэл 1-р мөчөд оршиж байгаа эдгээр цэгийнхаа координатуудын тэмдгийг бүгдээрээ анхааръя. За B цэгийн хувьд X координат нь -3, Y координат нь -3 гэж. За тэгвэл 1-р мөчөд байрлах цэгийн координатын тэмдгүүд нэмэх байдаг байна. За одоо багш нь 2-р мөчөд дурын цэг тэмдэглэе. За уг цэгээ D гэд нэрлэж. За D цэгийн координатыг бичвэл D цэгийн X координат нь хасах 3, Y координат нь 2 дээр ирж. За координатуудын өмнөх тэмдгийг анзаарах юм бол X координат нь хасах тэмдэгтэй, Y координат нь нэмэх тэмдэгтэй байдаг. За тэгэхээр 2-р мөчөд альва цэгийн координатууд за ийм тэмдэгтэй байдаг байна. За 3-р мөчөд мөн аль багшны дурын цэг авъя. За энэ цэгээ Y гэж тэмдэглэж. За Y цэгийн координатыг бичих юм бол X координат нь хасах 4, Y координат нь хасах 2 дээр ирж. Тэгвэл 3-р мөчөд орших цэгийн координат маань хасах гэсэн тэмдэгтэй байдаг байна. За 4-р мөчөд. За энд F гэсэн цэгийг тэмдэглэе. За F цэгийн координатыг бичих юм бол X координат нь 3, Y координат нь хасах 2 гэж. За өмнөх координатуудын өмнөх тэмдгийг ажиглах юм бол X координат нэмэх тэмдэгтэй, Y координат хасах тэмдэгтэй байна. За ингээд одоо эд үздсэн зүйлээ бүгдээрээ баттгаад за дараах дасгалыг ажиллая. Зураг дүрслэгдсэн онгоцыг математик онгоц гэж нэрлээд за онгоцыг дүрсэлж байгаа цэгүүдийн байрлалыг тодорхойлъё. За тэгэхээр эхлээд бүгдээрээ онгоцыг үсгэж байгаа цэнхэр өнгийн цэгүүдийн байрлалыг тодорхойлъё. Хүүхдүүдээ та нар дэвтэр дээр зургийг харж агаад байрлалыг нь тодорхойлж бичээрэй. За багш нь онгоцын зүүн дээд хэсэгт байгаа цэгээс эхлээд цагийн зүүнний дагуу дараалтаагаар цэгүүдийн координатыг бичье. За эхний цэг маань X координат нь 1, Y координат нь 6. Хоёр дахь цэг маань X координат нь 2, Y координат нь 6. За дараагийн энэ цэг маань X координат нь 3, Y координат нь 6. За баруун доод хэсэгт байгаа цэгийн координатыг бичвэл 3, Y координат нь 5. За дараагийн цэгийн координат X координат нь 2, Y координат нь 5. За хамгийн сүүлийн цэнхэр цэгийн координат маань X нь 1, Y нь 5 гэсэн координаттай байна. За онгоцны толгой хэсэг буюу улаан цэгийн координатыг бичвэл X координат нь 2, Y нь 4 гэсэн координаттай байна. За дэвтэр дээрээ бичснээ хүүхдүүдээ багшийнхаа самбар төвцөндөө тулгаж хараарай. За ингээд дараагийн дасгал шилжье. За дараах цэгүүдийг тэгшинцэгт координатын хавтгаад байгуулаарай хүүхдүүдээ. За энэ цэг нь хасах 4, хасах 3, L цэг тэг 3, K цэг хасах 2, тэг. За хамтдаа эдгээр дөрвөн цэгийг координатын хавтгаа дээр байгуулъя. За эхний цэг M цэгийн координатыг бүгдээрээ уншвал X координат нь 3, Y координат нь хасах 4 байна. За тэгэхээр OX тэнхлэгийн 3, OY тэнхлэгийн хасах 4. За тэгэхээр энд бидний M цэг маань барьж. За M цэгийн координат 3, Y координат нь хасах 4 гэж байрлаж байна. За дараагийн цэг N цэг. N цэгийн X координат нь
хасах 4, y координат нь хасах 3 гэж. За тэгэхээр энэ цэг маань энд байрлаж байна. Хасах 4, хасах 3. За өөрөөр хэлбэл координатын хавтгай нь 3 дугаар мөчид энэ цэг маань байрлаж. За L цэгийг байгуулах юм бол x координат нь тэг, y координат нь 3 гэж. Тэгэхээр L цэг маань энэ OY тэнхлэг дээр оршиж байна гэсэн баг. OY тэнхлэг дээр оршиж. За дараагийн цэг K цэгийг байгуулъя. K цэгийн маань x координат нь хасах 2 гэж байна. Y координат нь тэг. Тэгэхээр K цэг маань OX тэнхлэг дээр оршиж байна гэсэн. Хасах 2 тэг гэсэн координаттай. За дагаа дэвтэртээ тэмдэглээрэй хүүхдүүдээ. За ингээд дараагийн болгонд шилжье. За дараах цэгүүдийг координатын хавтгаад тэмдэглээд дараалалаар нь хэрчмээр холбоод дүрс үүсгэх ийм даалгавар байгаа. За бүгдээрээ хамтдаа хийцгээе. За хүүхдүүдээ дэвтэртээ багшаагаа дагаад цэгүүдээ тэмдэглээрэй. За эхний цэг 5 гэсэн координаттай цэг. За OX тэнхлэгийн 5, OY тэнхлэгийн 5 гэхээр энд эхний цэг үүсэж байна. Эхний цэг. За багш нь шууд цэгийг тэмдэглэжье. За хоёр дахь цэг маань x координат нь 2, y координат нь 4 гэхээр энд үүсэж байна. За тэгэхээр нөгөө цэгээ дараалалаар нь хэрчмээр холбох хэрэгтэй байгаа. За тэгэхээр эхний цэгээ бид нар хоёр дахь цэгтэйгээ холбочих. За гурав дахь цэг 3, 7 гэсэн цэг. За энд үүсэж. Одоо хоёр дахь цэгээ гурав дахь цэгтэйгээ хэрчмээр холбоо. За дараагийн цэг 5, 8 гэсэн цэг. Координаттай цэг. За энд үүсэж. За энэ цэгээ мөн дараагийн цэгтэйгээ холбоё. За дараагийн цэг маань 7, 7. X координат нь 7, y координат нь 7. За тэгэхээр энд үүсэж. За мөн хэрчмээр холбоё. За дараагийн цэг маань x координат нь 8, y координат нь 4. За энд үүсэж байна. Хэрчмээр холбоё. За дараагийн цэг 5 гэсэхээр энд анхны цэгтэйгээ давцж байна гэсэн тийм ээ. За тэгэхээр эндээс тийшээгээ хэрчмээр холбочих. За дараагийн цэг 5, 2 гэсэн координаттай цэг. За 5, 2 гэхээр энд үүсэж байна. За ийш нь холбочих. За одоо сүүлийн цэг маань 4, 3 гэсэн координаттай цэгийг тэмдэглэх юм бол x-ийн 4, y-ийн 3 гэдэг. За энийг ийш нь хэрчмээр холбочих. За ингээд цэгүүдээ хавтгаад байгуулад дараалалаар нь хэрчмээр холбоход бидний сайн мэдэх шүхэр үүсэж байна. За тэгэхээр хавтгаа дээр цэгүүдийг тэмдэглээд дараалалаар нь хэрчмээр холбохож янз бүрийн дүрсийг үүсгэж болдог байна. За бүгдээрээ дараагийн жишээ рүү оръё. За эдгээр цэгүүдийг координатын хавтгаа тэмдэглээд цэгүүдийг хэрчмээр холбож үүссэн дүрсийн талбайг олно. Өмнөх жишээтэйгээ ерөнхийдөө адилаар. За хүүхдүүдэд дэвтэртээ координатын хавтгаагаа зураад цэгүүдээ тэмдэглээд дараалан хэрчмээр холбоё. За А цэг хасах 3, хасах 2 гэсэн координаттай. За тэгэхээр хасах 3, хасах 2 гэхээр энд А цэг. За А гэж тэмдэглэж. За Б цэгээ байгуулах юм бол хасах 3, нэмэх 4. За тэгэхээр энд барьж байна. За Б цэг. За С цэгийг байгуулах юм бол x координат нь 1, y координат нь 4. За энд манай С цэг байрлаж байна. За Д цэг маань 1 гэсэн координаттай цэг. X координат нь 1, y координат нь 1 гэхээр энд Д цэг байрлаж байна. За Е цэг. Е цэг маань 4, 1. X-ийн 4, y-ийн 1 гэхээр энд Е цэг байрлаж байна. За хамгийн сүүлийн цэг F цэг маань 4, хасах 2 гэсэн координаттай цэг. X-ийн 4, y-ийн хасах 2 гэхээр энд манай F цэг байрлаж байна. За ингээд бүгдээрээ энэ цэгүүдээ дараалаад хэрчмээр холбоол. Ямар дүрс үүсгэх вэ гэдгийг бүгдээрээ харъя.
За бидний үссэн дүрс маань энд харагдаж байна. За бидний дараагийн даалгавар энэ дүрсийнхаа талбайг олох хэрэгтэй байна. За бүгдээрээ талбайг олохын тулд BC-гээс AF тал руу перпендикуляр болгож огтцлын цэгийг G гэж тэмдэглэж. За ингээд тэмдэглэхээр энд хоёр дүрс үүсэж байна тийм үү? За эхний дүрс маань бол тэгш үнцэгт харагдаж байна. Хоёр дахь дүрс маань за бидний сайн мэдэх квадрат харагдаж байна. За тэгэхээр бид нар энэ хоёр дүрсийнхаа талбайг олоод хооронд нь нэмэх юм бол бидний дүрсэлсэн дүрсийн маань талбайг гарч ирэх ёстой. За тэгэхээр эхлээд бүгдээрээ A, B, C, G гэсэн тэгш үнцэгтийн талбайг олъё. За тэгш үнцэгтийн талбайг хэрхэн олдог вэ гэдгийг хүүхдүүд та бүхэн мэднэ. Бүгдээрээ томьёогоо саний. S тэнцүү A гүржих нь B буюу тэгш үнцэгтийн урт өргөн хоёрын үржүүрээр талбай маань тодорхойлогддог. За тэгээ бүгдээрээ эхний тэгш үнцэгтийн талбайг S A B C G гэж тэмдэглэе. За тэнцүү. За тэгэхээр A B гэсэн талын урт гэдэг маань манай за энэ хэрчмийн урттай тэнцүү гэсэн. Энэ хэрчмийн урттай. За тэгэхээр эдгээр хэрчмийн урт маань хэдэн нэгж вэ гэдгийг бүгдээрээ гаргая. За энэ координатын ихээс дээш явж байгаа хэсэг маань энд 1 2 3 4 нэгж хэрчим байна. За энд 2 нэгж хэрчмийн урттай. За тэгэхээр нийтдээ AB талын урт бол 6 нэгж байна. За үүнийг үржих нь BC талын уртыг болвол BC талын урт маань энэ хэрчмийн урттай тэнцүү гэсэн үг. За энд хэрчмийнхаа уртыг болвол 1 2 3 4 нэгж хэрчим байна гэсэн үг. За тэгэхээр үржих нь 4 нэгж. За тэнцүү тэгш үнцэгтийн маань талбай 24 нэгж квадрат гэж гарч ирж байна. За одоо бидэнд DEFG гэсэн квадратын талбайг олох байгаа. За S тэнцүү DEFG квадратын талбайг олъё. За тэгэхээр энэ хэрчмийн урт гэсэн үг тийм ээ. Квадратын тал маань өөрөөр хэлбэл хэдэн нэгж урттай байна гэдгээ бүгдээр эндээс харъя. За мэдээж D талын урт бол GF талын урттай тэнцүү. За мөн EF DG бүгдээрээ хоорондоо тэнцүү байгаа. За тэгэхээр эндээс квадратын тал маань 3 нэгж байна гэдгийг бид нар хэлбэрхэн харж болно. За ингээд 3 нэгжийг үржих нь 3 нэгж. За ингээд квадратын талбай маань 9 нэгж квадрат гэж гарч байна. За одоо энэ хоёр талбайгаа нэмчих юм бол бидний дүрсэлсэн дүрсийн маань талбай гарч ирэх хэрэгтэй байгаа. Нэмэх нь 9 нэгж квадрат тэнцүү. За ингээд 33 нэгж квадрат гарч ирэх. За ингээд энэ дүүссэн дүрсийн талбай маань 33 нэгж квадрат гарч ирж байна. За ингээд бүгдээрээ өнөөдрийнхээ хичээлийг дүгнэе. За бид нар өнөөдрийнхээ хичээлээр тэгш үнцэгт координатын хавтгай гэж юу болох? За түүний тэнхлэгүүдийг нэрлэж тэмдэглэж сурсан. Мөн тэгш үнцэгт координатын хавтгай дээр өгсөн цэгийн координатуудын тухай авч үзсэн. За тэгээд тэнхлэгүүдийг нэрлэж сурсан байгаа. За мөн тэгш үнцэгт координатын хавтгайд өгөгдсөн цэгээс координатуудыг нь бичиж сурсан байгаа. За мөн өгөгдсөн цэгийг тэгш үнцэгт координатын хавтгайдаа байгуулж сурсан. За мөн координатын хавтгайд цэг байгуулж дистралан хэрчмээр холбоод янз бүрийн дүрс үүсгэж болдгоо гэдгийг бас мэдэж авсан байгаа. За ингээд тэгш үнцэгт координатын хавтгайд цэг үүсгээд цэгүүдээ хэрчмээр холбоод түүнийхээ үүссэн дүрсийнхаа талбайг олж сурсан байгаа. За ингээд өнөөдрийн үзсэн хичээлээ батгаад 2019 оны сурах бичгийн 89 дугаар хуудасны дасгал 18-аас 25 2015-аас 16 оны сурах чигтээ хүүхдүүд маань сурах бичгийн 148 дугаар хуудасны
Дасгал 1-ээс 5-ыг ажиллаарай. Мөн дээр нэмээд өөрсдийнхөө дуртай дүрсийг үүсгэх цэгүүдийн координатыг зохиож ирээрэй. За ингээд өнөөдрийн хичээл маань энэ түрээд дуусч байна. Анхаарал тавьсан хүүхдүүдэд баярлалаа.